Их зүйлийг олголоо. Монголоо үлдсэн зүйлс минь туршлага болон хоцорлоо. Хорны үлдвэрт ирчээд хог цайраж байсанда 23 наснда хурж ирч байлаа да. Үдэж өгсөн амтууд хог болдгийг мэдсэнгүй. Ховжи би яриад огт босныг мэдсэн. Орхиод дотсон амтыг хүслийг үзэж явна би. Өгдөг хэрэг байхгүй. Өдөр шөнөгүй ажиллана. Харлах марлах болох шаардлага биз надад хамаагүй. Хамгийн гол нь ухаан байхад болон тийм бийцтэй. Урдаа тавьсан ажлаа ухаангүй хийж явхад хүний нутгийн бол босноо саял мэдээж авлаа. Залуу насаа зөөлөн зарим нь 8 насаа солино. Лонхон толгой мэдүү шоронд эсвэл шорон дорон. Асуудлыг архиар биш асуудлыг тархиар шийд. Өөртөөгөө тэнцэж чадвал бүгдийг нь давнаа бид. Атмалцуд явхад харуулсамдтай харанхуй шөнийн дунд хүчин зүлгэлтэй. Жаргал ховор цагт жаргалын бага намттай. Итгэл жаргал дунд хэсэгэн зовлонстай. Энхэдэрэн жаргал гэж хэлэр хийж юу хэлдэг юм болоо. Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу? Надад асуудал бай хэвэндээ энэ зүйлийг гаргах хэрэгтэй. Арх дарс надад хамаагүй агаар ус надад мэрэгтэй. Мотогийн моторасан миний дотрыг засан найз нөхөд залган зав зайгаа шалган агаар сайлах ууланд арх үл балган моторын дугаар омогших болон уулхад урснал усыг сөрөөд унсан модыг даваад уур хилэнгээ гаргаад ухаан зарсан батагаар давъя. Унаж босож явцгаая хамтаа замаа дацгаая. Хамт дөрвөлтөнд гарцгаая хамтаа дуугаа дуулцгаая. Гурамч бодолт хэрэггүй хутуур зам байхгүй. Орхиж явах бодолгүй ухаанд Монголын залуус унаж бэртгэс айхгүй. Монголын залуус ухаанд унд омогших ууртай Монголын залуус. Бага цаг удахгүй толгой доторх бодол минь гацахгүй. Бурхан чөтгөр хоёр алалцахгүй. Амьдрал чамд хайтайгаа ахин дахин хэлчи. Бодол хэрэгтэй чи би бод бүгдийг сайхнаар бод. Гэр бүлдээ ирхэн болохоор үзэн ядах хэрэггүй. Ухаан сүгжиж байна. Тэртээ хөдрөөс ихлүүлсэн одоо ч үргэлжиж байна. Нарийн замыг өргөн ухрах хэрэг байхгүй. Урагшаа харан алхан миний бодол гал төмөр хизэж дундшгүй агаар мэд. Би заавал хариулт авна. Нүдрүү хараад хариул. Хинээс асууха би мэдмээр байна. Би сүлдэж унаж байна. Амьсгалт хүртэл суулгаж байна. Мөрөөдгийнхөө төлөө, гэр бүлийнхаа төлөө өнөөдрийн ирч хүчээр маргаашийн үнэлээг үзье. Үг ойлгомжтой.